сонсогч та бүхэндээ орой мэндийг хүргэе. Дэлхийн монголчуудын МЖЛ радио 88.3-аас 7 өдрийн даваагаас баасан гарагийн 19 цагаас хүргэж байгаа. Үзэл бодлон цэгцтэй үг яриа оновчтой оройтой 22-5 нэвтрүүлгийн 2025 оны 5 сарын 16-ны баасан гарагийн дугаар шууд хүрэхэд бэлэн болоод байна. За студид хөтлөгч Чанцаа Амийн хариулагчаар ундрах нар ажиллаж байна. Өнөөдрийн нэвтрүүлгийн хамтраалагчаар Медобол имлэг, Туркийн тэргүүлэх сургуулийн зохицолбор имлэг, за мөн илүү хоолыг хамтдаа туулъя, Ровила брендийн дугуй хамтран ажиллаж байна. Таны ангийнхан давж чимдий хүргэе. Баасан гараг бол түүхийн ангийнхан болдог. Юу хайцгаанда? Юу хэрэгтэй вдэ? Хэрвэртэй харьсан уу? Дүгжрээд байцгааж гин үү? Юу хайн сонь сайхан. Одоо баасан гараг чиг сайхан шүү дээ. Хойлоо гэхдээ өмнө баасан гарагтай баярлдаг ус сүүл рүү баярлахаач үжтэй. Дүжин гэж нь болцсон уу? Аа болж л ит. Гарч орхон багсаад. Тийм. Сонирхолгүйж болцсон тий. Баасан гэхэл баярлал буу юм болоод идэгс шүү дээ. Одоо тэгээ дасан зогцч тий. Тэгэхээ тийм. Ингээ хамгийн толбогсон сонсогч тухайн багтаа нэр өгн мөөрхөө хочийг хэлж орж ирнэ. За алтан дүрмээ одоо тачиг давтна. Радиогийн унтраагаад спикер чихвч унтраагаад өөртөө хоч өгдөг болоод бол хөрхөө өдцөө. Тэгээд хоч өгнө. За 5 дахь өдөр битээр хүүхэд авдаггүй тийм ээ. Түүх зөхөөдөг учраас тэгээ манайх юм хийсвэр дандаа түүх зөхөөдөг учраас нэг юм олон юм бодлохгүйгээр сайхан задгаа сэтгэе. Би бол хүүхэд авмаар л үдин. Наач аамын хичээлээ. Бит худлаа. Мөрөөрөөж байгаа. Нийстэ бит худлаарай. Аамын хичээлээ энэ уухад ятгмөр орсон. Би орд юм уу? Өгж байгаа сэтэнд юм байдаг үсттэй. За ялаа эхний сонсогчийг би юу? За тийм. Байна уу? Байна уу? Байна, оройминд. Оройминд. За, радио унтраагаараа давхар сонсогдож байна. Унтраачлаа. Хин холбогдсон бэ? Бурхан хидтэй вэ? 12. Яг тийм. За, тэгэхээр хүүхэд авдгүй шүү баасан гарагийн дугаар за багийнхаа нэрийг өгчөөд. Эрхийг олгоё тийм ээ. Багтаа нэр өгөөрэй. Баасан. Оо, за баярлалаа. Арай сайхан. За, арай сайхан өнгөрүүлэр. Баха арай нэг жоох хүүхдээ холоо үз. Харин яг яасан чинь ороод ирж шүү. Тэгж хүүхэд авдаггүй. Ягаад тэгэхээр сэтэн өрөө болж өгдөг юм уу? Дараагийн сонсогч. Байна уу? Байна уу? Роминд. За, Супермен. Өөрөө хидтэй өөхөө. 13 хагастай. За баярлалаа одоо гар. Нэрээ өгöd гар гэж. Нэрээ өгöd гарч болно. Яах вэ? За, мэгч юм багт орсон бэл нөө. Билээ. Нэр байхгүй те. Хамтгийн нэр. Хамтгийн нэрийг сайн бурхан өгчлээ. Тэг бурхан өгч байгаа. Бурхан ч өгч байгаа. Бурхан уу? Яг миний дээдэлтэй дээ шүү дээ. Зүг их ойрхон байх. За, сэдв сонсгоо. За тэгээ. За манай Супермен халуухан залуу болно шүү. За. Өөрийн баг нусаар ажил балаа эрэг дээр аюугаа тийм халуухан залуу гүйж явж байгаа живэд та харж явжсэн залууч юм болохоор аврах гэж ороод өөрөө бас живэд боо юм болж иж хоёулаа амьд гарч ирсэн. Алаач ч юм бол гэж бодлоо. Амьд гарч ирсэн шүү дээ. Өөрөө би живсэн юм байна те. Тэг эхлээд та живэнгүүд ардаас нь чи гэхүү тагваа Супермен живэнгүүд ардаас нь ам ихч орсон. Тэгэл Супермен уг нь живдгүй шүү дээ гэдэг байна. Чи зүгээр ниснүү гэхээс живж шээ. Энгийн залуу бол. За. За аль талаа дээр живмээр сонголт өгье. Би их юм уу? Харин хаана живмээр байгаа хөө? Би бас нэг далаа байгаа. Би нөгөө хөвсгөлийн тэмдэглээд. Хөвсгөл рүү би бол хөлөөж төрөхгүй л дээ. За тэгвэл хайнааны наахан живээрээгүй. Би усан цуг шүү. Дөнгөж шилб татах усны тэмдэглээд зугаалал яага борлуулаад авчихсан чи. Яага найзуулаараа юу яасан юм сайн дэж шингэсэн. Нөгөө найзуудаараа ийш тийшээ явъя гэд баг 80 жил ярьж байгаа байхгүй. Тэгээ энэ жил одоо хааштай чөлөөтэй болж байгаа юм чинь гээд хайнаа явъя гэд хайнаа явсан. Тэгээ яваал 70 хэрэг дээр нь очиод найз октоодтойгоо нөгөө хэд чи ингээл цаана өөр юм хийцэн байжсэн. Тэгэл харсан чи яг нар жаргаж байна. Тасархаа. Тэрийг харсан л баярлал ингэ явж байсан чи яг тэр нар жаргаж байгаа наан тасархаа биетэй амт л алхаал явж байна. Тэр нь өөрөө байгаа шүү. Энэ живчүү гарч явж байгаа. Алхаад бүр иргэн дөр нь анзаахгүй явж байна л та. Тэгэл алхаад явж байгаа за энэ муу шилэв татах усан дээр юу ч живж шүү шалхав дээ гэж бодоод алхаж исэн чи гинт хөл алдаад. Байдгүй. Далааны давлгаанд татагтаад явчихтий. Тий яг нүдэн дээр нөгөөх маань усан татагдаад л явж байна. Тэгээд ингээд нөгөө аврах хүмүүс нь бол ойрхон байж идэг шүү дээ, тий. Орилсон чи хойр авч юу ч байдгүй. Юу орих одоо далаан давлгаанд ам амрлуу усгороод юм орилох маа. Би бас тийм давраараа туслаараа тэнд хүн живээд байна, гоё амтан живээд байна гэж би орилоод байгаа байхгүй юу?
Тэгэл хөрхи босч исэн шинж ирдэг бай. Энэ нь бол энэ өхнэ. Хэнийг өхөл. Тий ойрхон байх юм ганц ч байдгүй нөө. Өөрийгөө өхөнгө бодож байгаа юм уу? Тий. Тэгэл би за одоо орох уу байх уу би одоо орвол бас л ачийн болно доо гэж бодоод зориглоод орлоо. Ганц удаа ч гэсэн бас тий тайлгаж байгаа залуугийнхын төлөө бас хий юм яана гэр мүлтэйг ч бидэхгүй тийч дахиад орж байгаа шүү дээ би. Тэгэл нэг хасан чарн нэг хөхөн мах дуу юмхтэй нөө чирээд хөлнөөс чирээд гаргаж юм да. Би гараад живүүлчихөө. Би заавал аврахтай юм уу? Оо живүүлэх юм уу? За би Нэгэд арчил татлахад ирнэ. энэ юм бол аварсан биш алсан юм болж таахан дээ тий тэгвэл Хүн аврахгүй очиж хахад бас тарган туранхыг хараа үйж идэв. тэгвэл маш үзэсгэлэнтэй гоё нүдтэй нэг эмэгтэй л намайг татаа шангаагаад Одоо бол наалтчихгүй наа чи зүгээр. Би заавал аврах юм уу? Дарч болохгүй юу Авар ингэс. штэ авар гэж. Гэтэ та бол аврахгүй цуглж ивэн би яг штэ. алуулах юм уу би өгөх юм уу өгөх юм уу яах юм бэ? Яахгүй дом бэ таа. За. Тэгэл очсон чинь нөгөөх маань ста нэр дуу суужгүй тэгэл орж ийн. Тэгээд за энэ одоо далаа наахан талд байгаа ирэг дээр хамж гайгүй үлгүүдгээл орсон чи би өргөл алдчихсан. Орилоо л явцсан. Тий тэгээд одоо намайг хараад бас миний биеийн дээр тэр нөгөө далаан зэр нэг илсмэл ингээд тогтсон байгаа нэг таалагдсан юм шиг байгаамаа миний биеийн дээр. Тэр живжээ хоорондоо. Тий бас Ус дотор живжээх та ямар гоё инснаалцсан юм бэ. юу асаа шүү. Амнаас ус гарахгүй байх чинь гараараа гаргачихгүй хөлөөрөө дивсч миний Усан дотор би тогтсон юм аа тий. Цэрлэг юм. усан дотор таны та дэвсүүл ямар Оо тэр чинь ингэсэн юм аа хөлөөс чиж гаргаж ирээд тэгээд нөгөө хим ламсаа хийж чадахгүй болохоор хөлөөрөө дивсчихлээ болсон шүү дээ. Нэг гаргаад ирсэн юм байна Би тий. ирсэн. Би живээгүй юм биш үү? Биний хөл алдсан ганцхан удаа. Тэгэл тий наанаас гэсэн чи өөдөөс харин үсмэс дарж мараад Нэг альтис мамбал гэж байна. Энэ гүүшүү хүний газар ясаад явахгүй. нөгөөдгөө шууд тархид толгоороос нь зовсдсэн. Харин багцсан чи өөдөөс харин үстэж дарж мараа балаараа тахаар нэг зохиж ухаан алдуулчаа тэг хөдлөөсөн чирээ гаргаад ирсэн. Тэгсэн чи нэг л амьсгалахгүй шинжтэй. Болдгоо хиймэл амьсгаа хийх гэсэн чи арай л бас хаа хамаагүй хүн болохгүй муу да гэж бодоод цээжин дээр нь хит дивсээд. тэгсэн чи намнаас нь 2-3 загс өсөж чинь л та. Хиний амнаас вэ? Ам их ч юу? Миний Бас амьдралын нэрийг шиг ухаантай. хөрхөн жижигхэн дун загс магс 70-од мод амдаа живүүлсэн байх. Энэ үрэн живжсэн юм уу зүгээр ингэж явчихсан юм биш үү? Харин загс масгацсан явж хат би живжин гэж гаргаад ирсэн юм биш үү? Зүгээр сэлчээ. Амаа зайлж үзчихсэн тэгсэн чи вэдгүй нөө. Уг нь ч бол одоо живээгүй л гэж бодож ирсэн шүү дээ. Тэгсэн чинь живцсэн зүйлээ нэг гэж ойлгоцсон юм л да. Буруутчих. Та яах нэг нэгэндээ дурлах юм болмоор юм. Чи дуурлагийг зүгээр амьд гаргая үстэй. ингээд харин ухаан ороод хасан чинь нэрэл их гоё. Маглахгүй. Би чамаг тэгвэл яг амрууч буцаага загснаад чиглээ шүү. Үгүй тэр дээр нэг махлаг шуу нисчих. Маглах шүү. Тэр шүү их маглах шүү байсан. Тэр шүү нисгэж зовсон баг та тий. Яаж чага живжиж ямар ч нарийн детальч чарддаг. Тэгээд тэр жив тарган шууг хагчаад ингээд ойлголоо хасан чинь Дарга хөг. чинь нэг үсгэмсэн байна. Йоо за чи бургасаа ороод одоо чи. Тэг үнэхээр үзэсгэлэнтэй нэг юм битээ байсан. За ёо одоо наалтуулаад би ярьж штэ. Миний гой улаан устай ариан шиг чи яаж байгаа юм бэ? Оо тэг би тэгээд одоо нэг усын дагин нөө хүн үү гэдэгт нь чи эргэлзээ. жоох мах. Эндэр нэм. Харин нь гоё юм уу гэх. Харимга ингэсэн би ингээд сүүлийн ингэсэн байжсэн. Тэгээд юу гэж. Тэг би настаа амт жимд явах уу? Жилэнд орох уу гэж хэлэхэд чаддгүй. Энэ госроо буцаад гэж магадгүй. Юу яа буцаа чихчи явсруунд өгөө. Би чамайг аврахаа боллоо ерөөс. Одоо даахгүй шнэ нөө чинь сэрцэн хөдлөхгүй шнэ. Хамаагүй ахаа хоёр дивсэл боллоо ерөөс. За би тэгвэл авруулаад чи тэр махлах хүний хөлөөр дивсүүлэхээр чи амьд үлдэнэ гэж бодож байна уу чи.
Яг нь булчин гараад исэхгүй юу? Булчин ч диско бах та. Жин ихтэй дээ. Яа, нилийн тэр 30 мутлаа өмсөж байгаа дивш шиг болсон тий. Хөлөөлөө дивш. Тийм штэ 100 гараад штэ гоо хэцүү штэ бас. Аимшигтай. За Яг ямар тач нэг амтай голтой нэг юм үлдсээ болцсон. За болж. Аваа айтайхан залуу гэсэн чи өөдөөс Тэгээд хэрэг мах шүү гэдээсэн бохгүй яг ингэ дургуург айцахгүй. Тий, дуртай дургу нэг далайгийн нэг модон тийм ресторанд битээ орж нэг аяга юу сүтээ таваа. Өөрөө шаа. Талаа хэрэг айн аварсан гэж надад нэг аяг сүдээ зааж өгч. Тий, авчихсан хийцтэй Гаасуур таа. чи тур гэдэг юм биш үү? Чамд бол цайл явахд болно гэ. Идэж явах юм өгчөж болдгоо. Энэ бүхнийг аяг сүдээ захаас. Ногшилтэй хүн ч гэсэн үстэй. Чи аас өөрөө юм бэ? Гэхдээ би ингэсэн бохгүй жоохон хасчвал яг болох гэдэг юм. Хасч. Одоо байл. Одоо чи яг буруудж шүү. Би чамайг одоо галтгоор их ойрох ирсэн ба. Дивсгүй шал өөр юм болох гэдэг шүү. Хүүти. За би тэгвэл ойрхон буцах юм ярих юм байна те. Өөргөө аврах маа. Чи хайнаанд нэг залуу ор сүрэг алгуулж гэдэг мэдээ гарвал гарах байх бас. Яа, нэг удахгүй л гарах юм. Хэргийн газарт нэг махлаг шүү. Нисч явсан гэр Кирчээр маглах шүү. Яа, ингэхдээ нэг булчинлаг залууг үгүй хийв. Үгүй хийж чагсан. Хашны хийж байгаа би одоо. Юу, гадаадын ресторан дээр сүтэ тавууд суужгаад гинт галтаар өрөөлөө хөлнөөс нь жирч гараа оруулаад. Яагаад дор хөлтөөс нь гараа оруулаа. Юу юм бэ? Асан дохор гараа. Би тамаа хайшаач юм дээ. Ямар амар юм бэ хичээ тааж бараг. Чи маргаана шийдүүлээд бас ингээд дурлалцаа тий. Гэтэ сүтэ цайгаа бас гоё. Би одоо ингэж хураа вайнаар солиод гэтэ бас ингээд айгуу гоё. Яраа өнөөч чадсан. Жоох юм идэх юм өөхгүй шүү дээ. ерөөс идэх байхгүй те. Энийг уудаг гарвач вайн уу гэдэг. Вайн уудаг. За Тэр чинь дунд нь стейк. За чи энэ одоо сонсогчтой нийлээд би чамайг одоо алхаас өөр аргагүй бол одоо буцаагаад хөдөлнөөс нь том чуулуу дүүжлээ шид гэж штэ. Ингээ бод. Яана. Хаа тийм стейк. Батсан энэ чинь алхахын хэрэг болоо. Би зүгээр дотроо бодож байгаагаа хэлж байхгүй юу. Тэр юуны цагаар ярих юм байна да. Комментд ийм цагаар ярих. Студио нь өөртөөсөө болдгийг шүү заяа. Тэгэж бичсэн байна. Тийм байна. Аачлаа. Энэ бас хаа. Энийг бичсэн. За амжилт өсөө Нийснэ. Баярлалаа. Махлах шоунаас хол гэсэн юм. Үдийн сэж унтсан нэснэ. За баярлалаа. Ариг сайхан өнгөрүүлээ. Сайхан өнгөрүүлээ. За. Энэ орой сайхан өнгөрөхгүй. Энэ орой жинга хар дараах шүлтэй байдаг. Ганц гарах гэсэн гарахаа боллоо шүү дээ. Идэж явах. Йоо айгүй муухай эмзэг сэднэр босч ирж байгаа байхгүй энэ залуу. Өнөөдөр би нэг таксинд суугаад иржсэн чинь таксиний жилш нэмэгтэй хүн байсан байхгүй. Тэгээ ингээд байжсэн ажлын энд бид ажлыг заадгүй хоймор апс гэж заагаад байдаг байхгүй. Тэгсэн чи харж ирсэн чи хоолой чин айгүй манахыг сонсцсон явж байдаг байхгүй. Хоолойг чи нэг сонссон гэдэг ам юу гэхээр тийм гэдсэн чи хүүе чи шал өөр юм бэ штэ эфирээр харагддгаасаа би чамайг амар махлаг гэж бодсон үгүй юм байна гэсэн шүү. Заас үгүй байна. Би тэр эмэгтэй нь бас ямар муухай бүдүүмөдөгөө хэлсэн болов уу гэсэн чи камераар амар бүдөө харагддаг. Ёстой тэгж харагддаг юм байна гэдгсэн. Тэгээ нийлээ. Тийм ээ. Манай камер 2 дахин зүүмлэж татдаг юм шүү гэж хэлсэн. Би тий. Тийм. Би ч одоо нэг 25 л хэлж штэ. Тэр ч одоо юу юм бэ? Тавхаа штэ шалахгүй штэ тий. Унтрах гэж татаад идэх юм уу намайг? 25 200 бол татчих байгаа байхгүй эцэцтэй. Йоо, хамтраач танилцал. За нэвтрүүлгийн хамтраалагчаар Медиафил эмнэлэг Туркийн тэргүүлэх их сургуулийн цогцлбор эмнэлэг ба. За Медиафил эмнэлэг нь Турк улсын Стамбул хотод байрладаг хамгийн том хүчин чадалтай их сургуулийн цогцлбор эмнэлэг байгаа. GCI олон улсын эрүүл мэндийн магадлал итгэмжлэлтэй Туркийн эрүүл мэндийн сайдын эмнэлэг байна. За Монгол дахь төлөөлөгчийн газар нь Улаанбаатар их дэлгүүрийн баруун талд төв зам дагуу байрладаг. За голомт банкны голомт голомтын бизнес төв байдаг ш тэрний яг эсрэг талд байт юм байлээ. За тэгээ ирсэн зочдтой юу зогсуулт юм байлээ. Тэгэхээр нөгөө зөвлөгөө авах ч гэсэн тэр хавцаж ерөөс зогсуул болдгоо ш. Тэгэхээр тэр талаар айгүй амар. За тэгээ төлөөлөгчийн газар нь Монгол эмчлэгдэх боломжгүй өвчтэй, оншин тодорхойгүй, за эсвэл гадаадад эмчлүүлэхийг хүсэж байгаа хүмүүсийн хувьд хамгийн тохиромжтой сонголт болт юм байна. За тэгээ үн төлбөргүй тэр үйлчлэгээдэг Стамбулын онгоцны бодлоос тосох, эмнэлэг болох болон байрлах газарт хүргэх, буцах, өдөх үйлчлэгээ хийдэг. За байрлах газар буюу чөчөд буудал захиалах, түрээслэх байр болоход нь бас танд тусламж үзүүлдэг байна. За онгоцны билет визний үйлчлэгээ буюу Turkish Airlines-тай хамтран ажиллаж байгаа тэгэхээр удахгүй нислэгийн хөнгөлөлтөд билет захиалах боломжтой болж байгаа юм лээ. 30 хоногоос дээш хугацаагаар
эмчилгээ хийх гэж байгаа бол эмнэлгээс нь танд урилга гаргаад ингээ өгч. Тэгээ визийг нь маш хурдан буюу ажлын 2-3 хоногт гаргаад өгөх юм билээ. За тэмэржлийн орчуулагчийн үйлчилгээ байгаа онлайн зөвлөгөө хяналт бас хийж явдаг юм байлаа шүү. За ингээд дэлгэрэнгүй мэдээллийг 99 19 тэг 6 99 52 32 21 гэсэн дугаарлал үзэж аваарай. За сошиал аяг нь Medapel SGMN гэдэг хараад ирэх нэ. Баярлалаа хамтраж байсан Medapel эмнэлэг Туркийн тэргүүлэгч их сургуулийн цогцлбор эмнэлэг байлаа. Баярлалаа. За эфирийн шуудтаас 77 77 38 83 77 77 88 30 дараагийн сонсогчийг авъя. Байна уу? Байна уу минь? За дугаараа хөө. Байна. Нууц нь яач уу гэж бодлоо зүгээр юм байна. Хүүхэлтэй юу? Тийм биш. Яа. Энэ яагаад дуу хоолойгоо өөрчлөхгүй л уул нь их үздэг юм тийм юм шүү. болдгоо нөгөөдх юм ингээд амжилт болдгоо. Хоёрыг дуусахгүй ингээд нав дуусахгүй тэндхгүй болоо гэж тэгээд нэг жоохон тэгжээд эргэлзүүлж байгаа хос нэрээ өдөр болгоно гэх. Өдөр болгон л үзэх юм да. Тэгээд өнөөдөр солонгын охин болгож ирсэн. За. Тэгвэл багийнхаа нэрийг солонгын охин болгочихгүй юу? Танихгүй бай. Багтаа ороод ирж юм уу? Баг нэр өгөөг багнаар даа. Яанда багтаа орж байгаа юм уу гэхээр гайхлаа. Хамгийн анхныхаа л түүхтэйгээ зууралдаад. Nice. За ихч бил нөө. Солонгын охин. За. Ямар түүх өгөх вэ? За ингэн хөдөө явна хоёр заяа. За бит хоёр. Хөдөө яг ингээ хойлохнаа явж исэн чинь нөгөө ингээл нэг замаар ингээл баахан мал урдуур бэлчдэг штэ хонь ямаа. За. Ингээ бэлчижсэн ямаанаас шүүрээд самнаас шүзээ. Одоо шүүрээд яана. Тэрийг шүүрд самнаад мөнгө олно гэсэн заяа. Ноос ноолуурын самнаж ахгүй юу? Самнаад мөнгө олъё гээд. Тэгээ баахан ямааны ноос ноолуур самаас хөвгөлтөө төгшөө заяа. Тэгээ энэ бол хууль буслын болчихж байгаа штэ. Айл ямаа самнаа. Ямар амар юм бэ. За. За би нөө хүүхэлтэйгээд зүрхний анд игчтэйгээ хамт юу байлаа л да хөдөө гарахаар болоод тэгээ хөдөө гарахсан чи хараа их ч уг нь хамаг мөнгө төргөж чин даан маанстай юу гэдэг гой мой гэсэн чи хараа яг хотоос гараар хөдөө нөө бараг ингээд зорсон газар эрт өгчөөсөн чи их чин яана мөнгө төргөө бүгдийг нь үлдээсэн биз дээ одоо мөнгөгүй хойлоо яана гинэ. Тэгээ тэгэхээр миний үе тэр үед бодож байгаа урдуур чин баах юм тэмээ ямаа хонь үхэр сарлаг бух дээрээ гэж дэнзавраас бусд бүгд бэлчээд тэгээ хараа бодож байгаа хүү их чи хойлоо энэ одооноос хамдаг үе мөн эхэлсэн байгаа шүү дээ хэд самнаад өстэй сайхан ноос ноолроор мөнгө хийчихүүл яа тэгэл тий тэгэл дөнгүүд нь би шууд жолоо бариараа гэж цонхоор өсөрч буухад өнгөрч унаад нэг ямааг нь чарлуул барьж доош нь буулгаж байгаа л саманд гарлоо. Тэгээд нөгөө тий яах юм муухай арилаад багчээ жолооны үнэлэхгүй штэ энийг зогсоочод буухгүй байсан юм бэ. Би намайг тэр чигээр нь явуулчихсан шууд хадруу. Чи зогсож чадахгүй мүү? Чадахгүй штэ энэ баруун зүг. Тэгээд чи араас нь буцаж гүйчээд нөгөө машинаа зогсоогоод хурдан чамцаа буугаад тэр нөгөө самаа гаргаад тэр гээд чамцаагийн самч амар нарийнхан ширхэгдээ. Самаа баг шууд үсний самаа юу самаар самнаад баг юутг болсон самаа иж нөө сайхан. Тий ич самнаал бантаг зүгээл би ч гайхаад очоо юу бантаг зүгээд байгаа юм бэ та чи хойлооч өснөөсөө авна штэ юу яриад байгаа юм наа хуус гээл би хэлээ. Тэгээ үгүй чиний наа тэр бөөсний самшиг тэр самшиг бүр ингэ амар нарийн шигт болгоод бүрс юу ч юу яачих байгаа хөө. Би наад чи миний бөөсөнд л болдог сам. Малын бөөсөнд болохгүй хаа би ч өөрийнхөө бөөсийг самна. Тэгээд юугаа бүр бүгднийг самнаал байдсан чи танаас бүр ингээл морь бүр ингээл төвөргөөл бүр төхөө амт шагналаад чүү чаа юу юм уу гэж ордоол хийчих шүү. Тэгэхээр би наад хэдэн өхөр ямаага нурууныхаа ард нууж би эцдийн зохицуулаад тийм үлэмж яддаг юм. Морь араас нь харагдахгүй тий. Тэгээд эзэн болтой нэг айгуу том биетэй залуу морноосоо бууж ил хүй та нар та хоёр ч юу гэдэг юм манай адуу малыг яагаад байгаа юм бэ гэл тэгчээ би тэгэхээр яасан яагаад ч үү штэ бит хоёр энэ харал гой баантаг зүгээд ус нь бүр хагдцсан байж штэ мөттэй болцсон тэгээд би ширэлтэйг нь гаргах чигээл би ингээл байж штэ би гэл хэллээ юу яа бишээ би танаас нүдэн нохолж уусчихсан ёо унтцсан байж энэ хаана вэ чанцаа гэдэг ямар борооса би тэгээд хэлсэн юу мэрэмдэ энэ то ганцаараа юу хийгээд байгаа юм бэ энэ бохор маань нэг чи австраад унтуулсан байх юм. Машин яард юу бахан ноос шуудаалаа хийсэн мэд. Би
бүр гайхаа юу ноос вэ хчээ. Таны л үссэн штэ тэр чинь гэж би хэллээ тэгсэн нөгөө залуу бүр айгүй ууртай та хоёр одоо арай энднээ тэр ноос ноолуурны мөнгө төргийг өгөл гэж. Тэгэхээр би одоо тэгэл мөнгө байхгүй дүүгээ үлдээч тийм үү даа л гэлээ шүү дээ. Йоо. Дандаа буруу үнтэй явна. Чи нэр дандаа золигд гарнаа. Тэгээ дүүгээ юу яах цаанд маань танаа дүү мөгээр чинь би яах юм гэхлээр тэглээ манай дүү чинь хоол сайн хийн, хогш сайн шүүрдэн ус сайн Өрөнд болчихсон. өвдөж байгаа юм. Их чинь эргэж ирээ чамайг авна гэд. Тэгсэн чи эргэж авч яах цагаан ингээд хот руу очиж мөнгө авъя гэсэн чи зүгээр уцаар залгаад мөнгө ав гэдэг. Тэгэхээр би чи бантаалаад яаж идрээс салд юм бэлээ гэл цансаараа нэг нүдээ ирмээр цухтаараа гэл машин руугаа гүйлээ. Би зогт чадаагүй тэнд самба бүжиглээд үл. Миний авьяас тэр залууг одоо авцуухаас аргагүй бүгээс мөнгө байхгүй. Тэгээд бүжиглээд яах юм дээр нөгөө залууд чинь дурлаж байгаа байхгүй өөрөө. Би юу Тутаад үлдэх байгаа байхгүй. Намайг зүгээр нүдээ ирмээр та өөрөө яв гэдэг. Араас нь ударч гудчаад та яваа гэх намайг ирмэлтэй чи бүрөө ойлгосон юм. Тийм байна. Тэр залуу тий намайг айгүй хөөрхөн хулгаач байна гэж намайг тэгдсэн. Тэг би намайг ингэж хийсэн залуу анх удаага л гарч ирж гэн гэж би дурлаа л. Тэгээд тэрнтэй би чамайг хин гэдэг чи хөдөөний хаанхуул гэж штэ өөрийгөө. хөдөөгийн Ханхуулал ханхуу дөө. нэрэнд болцсон юм л да би ч. Тэгэл ер нь сууй гээл ихч хот руу зүхтаал би ихчийг таад ихтэй бас Би зүхтааг биш. Чи намайг хөөж туухад яв гэд. Тэгээд тэр залуу та үлдээ. Та үлчих би явчих. чи хот явъя л да. Үгүй чи намайг хөөж тэгэхээр би тэгсэхгүй. За баял би нэгэнтээ тоор суух цаам бол нэг хүмүүс хурим найранд ч оролцоод сайхан хоол цай идэж уучаа явъя гэж тэглээ. Их худлаа ингэчээд манай найз залуугийн бүх нөгөө нэг ноос ноолор бүгдийн самнаад машиныхаа ард бүр амар том ачцсан. Манай найз залуугийн ноос ноолор. Манай найз залуугийн малын ноос нь тэгвэл юу гэж хэлмээр байгаа малын ноос нь тэгвэл манай найз залуу Би наад хоёрыг унтчихсан шүн болгон ямаа орилуулад байсан тийм учиртай хгүй. Нэгээр найз чи үсээ намайг унтчихад гадаа нэг ямаа ямаа айтаа самч болоогүй тэр ямаа чарлуулсан тэр ямаа нар өөртөө айж очиод ийс муухай арилдаг юм билээ штэ. айж ичээд Айж ичгэр царайдаг юм. Сайгаагүй маа чамцаагийн самнаа сайгаад амар устуулгаадаг сам байна гэдэг. Юу гэдэг. Айоо ямар тэр самаар самнаад идэг шиг бүр. За. Тэр илүү сайн ноос ноолорыг авч байгаа байхгүй. Аа. Ширэлсээр хагаад хэдэн шуудаг авөөхөө? Оо барыг нэг 7-8 шуудаа болсон. Дапур болчих юм шүү. харин тэгс би тэгээд найз залуугийн ноос хөлдсөн шүү. Мянгад ямаач юм байсан юм байл ш нөгөө залуу. Мянгад ямаач Мянгад ямаг шүнжэнгөө орилол самн хэрэг овоо томц юм уу? түрүү эртэн би адуучин залуу гэсэн ямаач залуу байсан. Адуу ямаг талахгүй. Адуучин залуу байсан гэж за Зүгээр нэг морь унаал ирсэн ямаач залуу байхгүй юу? ямаач залуу байсан юм. Ямаач юм байж. Адуучин гэж удаа соцсон шүү. За одоо өнгөрсөн. За тэгээ яах вэ? Тэгээ яах вэ? Нөгөө чинь суусныхаа дараа голоо нас. Намайгөө чи. би юу нөгөө залуу маань ямаагаа голж байна. Адууч ингэж бодсон чи ямаачтай суудтаа гэдэг голоод байгаа юм. Яах вэ одоо тэгээ нэгэн цууцсан бол одоо хамт амьдрахаас яах вэ? Игч тэгээ мөнгө төрөг явуулаараа наад ноос ноолроо зараад. Хөөе чи мянгад ямаачтай суужиж мөнгөөр яадгийг. Тэр чинь ноосгүй үлдчихээ дээ. Хамаг ноосыг авчаад намайг одоо би яах вэ? Тэр чи ямаа саагаад бичлэг энэ төр хийлдэ чи Монгол нэг Баг дээр загнаа хичүү яа. Ямааны баслаг гэдэг. Ажилтны анкатай гэж үлдээд одоо дараа яриад манай нөгөө сая саасан хитэн сүүг маань хулгайлах гэж. Энэ юу эвгүй юм байна. Би хулгаач биш. Тэгээд одоо хүүхдүүд нар би хулгаач биш ээ. Ямаа бац. Ямар юмдаа хулгаалах вэ? Дүүгийхээ би чих өөр юмсгүй шүү дээ. Миний юм бол миний. Нөгөө үлдээрээ тавьсан. Чиний юм бол миний юм бол миний юм гэх надад юм байдгаас. Ямар Цагаагаар тэр ямаач залууд байгаа. Тийм л юм байна. Ямаачны залуугийн нэр дээр ямаатай. Тэгтээ ямаагүй үлдэх юм шүү сүлд. Сүлдээр ямаач үлдэх юм шиг байна. За одоо яваа ихчээ. Одоо баяртай яв. Баяж аваад. Амар юм бэ. Амьдралаа усгачлаач нэг үгүй. Зя. Оо яаж байгаа юм бол явчлаа сая. Ямаатайгаа л явбуу яа. Биш ноостойгоо ч үлээ. ноос ноолуураа бол аваад явчлаа.
За. Барьцаан Уг нь би чинь нэг тийм заавал ингээд нэг юм хүнтэй суух юм те. Тэгэхээр Юмны заавал барьцаанд үлдэх юм те. бүтлгүүтх юм те. За хамтран альцтай танилцуулаад өргөжлүүлье. Илүү халыг хамтдаад болъё. Равила брендийн дугуйг танилцуулъя. За Равила чанар ба үний төгс тэнцэр ерөөтэй бат бөөх удаа эдлэгээтэй 2025 онд үйлдвэрлэгдсэн цоошин дугуй авахыг хүсэж байл. Равила таны ухаалаг сонголт болно. За Канада улсын инженеруудын боловсруулсан энэ дугуй нь Монгол орны эрс зэсвэр амьсгал илүү их тохиромжтой байдаг байх нэ. За одоо бол яг үн төлбөргүй ухсрал суйрлуулалт хийгдэж байгаа. 24 цаг гэж байгаа. Дээрээс нь худалдаа авалт бүртээ бэлэгтэй сон стор бие Монпи зэрэг зээлийн аппликейшн бас ашиглаж авах боломжтой юм биш үү? Канадын инженеруудын нарийн технологиор бүтээгдсэн учраас олон улсын чанар стандартад бүрэн нийцсэн байдаг. За тэг мөн жигд илэгддэг бүтцтэйг нэ тэгэхээр урт хугацаанд хэвийн гүцэтгэлээ хадгална, ахин дахин дуусгах шаардлага багасчт юм байна. Тэгэхээр санхүүгээ хэмжиж байгаа гэсэн хит халуун хит хүүдэнд одоо чанараа алдаад өгсөн хөлтэй. Тэг манай ч нэг жилийн 4 хуйлралтай тий. Цаг агаар бол айхтар солигдсон шүү дээ. Одоо өнөөдөр жишээлбэл ингээд хүүтрэл цас масаар авчлаа шүү дээ тий. Тэглээ. За тэгээд харагдах байдлын хувьд бол орчин үеийн хэв шинжийг оруулж өгсөн. Автомашины тань гадаад төрхөгчсөн илүү гоё үзэмжтэй болгочно гэсэн. Үйлдвэрээс гарсан дугуй тус бүрийн чанарыг өндөр шалгуураар оруулж шаардлагад нийцсэн тохиолдолд зах зээл дээр нийлүүлдэг юм билээ. Тэгэхээр шалгаад ингээ явуулна гэсэн. За яг байршлууд салбар нэг нь болохоор Баянгол дүүргийн циркийн урд нарны замдаа төмөр замын музейн дэргэд байрлах Сод Монгол шатхан түгээгүүртэй байгаа юм байна. Салбар 2 нь Хавал дүүргийн Тэц дүүрийн замдаа Ярамгийн шинэ гүрнээс баруун талд нь байрлаж байгаа Сод Монгол шатхан түгээгүүр дээр байгаа. За салбар 3 нь болохоор Баянзүрх дүүргийн Батлан хамгаалахын их сургуулийн чангарт байрлах Сод Монгол шатхан түгээгүүр дээр байгаа ахнэ. Холбоотой утасны дугаар 77 99 99 77 77 99 99 77 гэсэн дугаарлал холбогдорой. Сошиал хаяг нь Ravila Tire Mongolia гэдэг харахаар тэрнэ. Баярлалаа хамтраж ирсэн илүү холыг хамтдаад болъё. Ravila брендийн дугуй байлаа. Баярлалаа. Чайгантайгаа сонсогчтой баярлалаа. Үргэлжлүүлэн дараагийнхаа сонсогчийг юу байна уу? Байна уу? Байна. Нэм цагаан сар ч юм уу, наадам ч юм уу болж байгаа юм шиг санагдчихлаа. Яа, орой. Зарим. Заминди. За. Тийм байна. Хунцгаа хайр байна. Амигчин багт орсон. Түүх цохоод билээ. За. Авиг фокус гайгүй за. Гайгүй. За. За та хоёр заяа гадаадад ингээд цагийн ажил хийж байгаа. За. Тэгээ нөгөө цагийн ажил хийгээд одоо буудлал цэвэрлэлт юм байна. Тэгээ тэгж жагаад нэг юм хүмүүс идээд нөгөө үлдсэн үлдэх. Нууцаар идж байгаа нөгөө хүмүүс нь буудлаасаа гараагүй таарад эргээд тоодсон чинь нөө хоёр нь идсэн байгаа тэр эвгүй байдлаас гарсан түүх. За явах байхаа. Яа. За солонгосын мөлттойгаараа солонгос очиж одоо 2 сар ажиллаад 1 сар ирдэг юм санаатай 100 баахыгаа дагуулаад явлаа битэрч. Тэгэл очиод ингэсэн чинь хамгийн одоо цалин мөнгө нь гайгүй. Яг эрэгтэй хүнд л ажил гайгүй олдох юм аа. Эмэгтэй хүнд цалин мөнгөтэй ажил олддог юм байна. Тэгэл хамгийн боломжтой нь буудлын ажил гэхээр л битэр баах битэр за хамт хийж хойлоо хаа. Удахгүй юм чинь ингээл хамт хийхэр боллоо. Гар Хоёлоо буудлын үүддэг чигээл. Буудлын өрөөнүүдийг цэвэрлэх болоод нэг гарахгүй хэлсэн салгиж юу. Хамт орно би хэлсэн битэр салахгүй юм бол хамт дандаа явж. Нэг нь ороод татаад нөгөө тий. Өрөөнүүдийг сайхан цэвэрлж өгнө доо. Тий. Тэгэл баах чи хүн юмнуудыг нааш цааш нь олгож байгаа. Би доогуур дээгүүр нь ороод цэвэрлээл. Тэгсэн чи битэрийг магтаа сүйд. Тэгэл ингээд битэр чи өөрсдөө сүулдэ буудал цэвэрлэх бас их дуртай болж байгаа юм. Яасан гэж гисэн чи орхоороос чамин мэдэж уус дуусгаагүй бас нэг юм байх юм аа. Хөөш энэ хөрөгчнөө дүүрэн юмтай байх юм гэдэг би таньд ханаа хөрөгчнийх нь бол үдтэй хойлоо ширээн дээр задлсан юмнаас нь л идэж ууж болно. Наад хөрөгч рүү битээ ойртох өрөнд орно ойлоо. Өрөнд ордох үү? Тий, хөрөгч биш. Тэг ширээн дээр ил байгаа ахаа цаан ч байгаа тэр сас мас гэдэг байж. Тэр юм бол болно. Окей. Нэг өдөр нэг асуулт төр хоёр нөхөр байлаа шүү дээ. Тэгсэн. Хоёулаа яаж гараа явуулчихлаа. Одоо биднээс цэвэрлэгээ хийх гэсэн чинь. Тий, өрөө цэвэрлчээрээ гэсний битээр ойлгоогүй юм билээ л дээ. Бүр гараа явчих байгаа юм гэж бодвол орсон чил бүүд ширээгээр дүүрээ мөрчиж бүтэн виски юу ч байгаа юм дээ. Тийг хахад хүүшээ ийм их юм аа ингээ орхио явчихдаг юм бах таа гэд. Сэнжуулна төр цэвэрлэл хийх гэжсэн юм байлээ л дээ. Тэрийг ойлгоогүй. Эдгээр ч хариуч юм чи энэ юм чи одоо хайр юм хамаагүй хайж байгаа. Тэгээд тэр бүтэн виски дисгийг хойлоо боцготаа аваа явъя гэж цөөх мөнгөндөө хийж аваад. Тэгээд тэндээс пицца чигтэй нийтээд баа харин дээрээс нь задлаад нэг татсан байна л. Это үжээ татсан байгаа байхгүй. Тэгээс гоё нөө чимэс. Тэгээд
Тэр арай их юм байсан юм аа. Өксөр мөсөр могоо ч дүндөө хадуу нөгөө. Зүүндөө. Тэгэл бүтэнгийн цүнхлээл талын идэл явж ила. Тэгэл цэвэрлэгээ бас давхар хажуугаар нь хийгээд байсан л та. Тэгээ хийж байгаа л битэр байжсэн чил чимээ гарч ийн. Тэгээ ингээ харсан чи нөгөө өрөөнөөсөө гараа явцсан гэжсэн хоёр маань ороод ирчихин. Усанд орж ирсэн шүү. Гүү гаднаас л ороод ирсэн бохгүй. Гаднаас их ойрхон юм яах гэсэн юм их ойрхон ороод ирсэн. Вандамдаа тэгээд хоёулаа юм цэвэрлж байгаа юм бодоод яалаа та. Тэгсэн чинь нэг юм хийдэг зааж байгаа чигтэй юм байна. Ширээ юм байна. Тэ хайцын ширээ дээр байсан юм. Тэгэхээр ч одоо ойлгоцохоос хэлгээл чамаа хэллээ. Би хагас хэлтэй юм. Гадаадууд байсан юм шиг. Анхнууд яах вэ? Содогс би ч удаа баа. Тэгээд анасаа нөө гэлээ. Анасаа нөө. Уучлаарай эмний талгалаад өөр үггүй дээ тий. Тэгээд нөгөө би танд хэлсэн шүү дээ. Хүн гаргаад үг гэж тагч баа хөхгүй хаа. Тэр нөгөө вискиндээ хорогдоод би танд хэлсэн шүү. Одоо хайртай баригцаа ядаж үннээ хэлээ хойлоо нэг балгацсан шүүгээ на вискиг ядаж гаргаад өгөөтгөлдөө гэд. Jesus, манай хэлэг байх ч юм ингэж байгаа. Хэлэг байх. Хэрмэр өөрдөр нэрх бол би хэлэг үү би хэлэг үү. Өө чилээгүй болж байгаа юм чи шээ. Тэгээ би хэлсэн. Үгүй ахаа надад ядаад над вискиг нөгөөдөө чи амар үнэтэй хэдэн 100 жил дарсан виски гэж штий. 100 жил. Өгөөч гээд Виски. Үгүй хамж baах бүр. Гүй тийм виски байгаагүй гэж мэгээд. Тэгээ энэ хөөрхөн чи нөгөө энэ хойхгүй байгаа хайх чам гэж бодоод нөгөө жоох иддэг надад жоох яасан. Тэгсэн чинь баг цүнхөө ухаад тахагстото идсэн пицца, чикен тэгээд илүүтэй юмудаас гаргаж ирж Пицца тавьсан. чикнээ бас цүнгэлж байгаа. Цүнгэлэн штэ мэдээж. Тэгээд бодлын нэг удаагийн хэрэгслөө үзтээ. Тэр айлын хамгийн авцсан. Ахиад хэрэглэхгүй гэж бодохгүй хөөрхөн харагдаад байсан юм аа. Айгу давуу хэлбэртэй байсан. Тэгээ бас битээр Монголд очиад гүндээс өгчий гэж бодоод бас кофе цаймаа байсан. Тэр чанцаа гэдэг айгу дуртай идэн штэ. Бодлын кофе гоё цагаад үгүй. Тэгэхээр тэр мөрийнээс буцаага тэгээд өгсөн. Яг хаа жоохон идсэн. Тэгээд хоёулаа залбирлаа. Би одоо мөргөж гоо. Тий. Тэгээ нөгөө хоёр маань азар бас мөнгөтэй хүмүүс байсан тул та. I'm sorry. Sorry тэр ч юм уу. Вискигээ тэрж I'm sorry. Өгөхгүй нөгөө sorry гэдэг тэрчээд байгаа. Гарахаа салаад байсан. Дахиад пицца. Ялч германаас ногсон нөгөө кофе зэн гарч ирээ. Тэгээд юм доош явнаа лу. Хоёр алхахаар германаас юм. Би хоёр дүүчлээд яах вэ? Одоо ойлгоцлоо та хоёрыг уучлаагээд яда нэг өрөөг мөгдөг. Яасан нь? Уучлаа нэг вискинээс нэг өрөөг мөгдөв яасан. Одоо арай гэж асуугаа нөгөө юм яв гэсэн чи. Тий, тэгээ уучлаад маах чинь жоохон уйлсан. Тэгээ жоохон ихэд татаж матаад жоохон ингэ тайвшруулах гам би хийсэн. Хөш настаа унш тий. Ганц vodka please. Sorry. Vodka. He asked. Бараг дай болох. Vodka please. Дайтгаад байна. Vodka. Өгчгөл гэсэн. Тэгэл өгөөл ахыгаа аваад тэндээс гарсан да. Юуны юу төгчдөг байж байгаа алдаатай юм хийчихлээ. Тэгээд хоёулаа ярьсан. Хасаа эднийг төгч. төгчөд яах вэ? Яа гэдэг вэ? Төгчөд нэмэр хэрэг байхгүй дээ. Аха наад Германда байгаанаас сасмасаа гараад тавил да хараад штэ. Тэгээд ахаа хамаг уухан минь хариуцд юм аа. Бүгдийг алдсан чи малц явж ийн дээрээ. Тэгээ хараад байгаа байхгүй араас нь. Тэгэл бүтээр азар бас гайг өнгөрсөн шүү дээ ёо. Бас жоохон юм үлдээ одоо дээш нь өрөөндөө авчихгүй яа. Бас аваа. Бас жоохон юм үлдээ. Тэгэл өрөөнөөс нь гараад хөсөө арчилсан чи баг. Ами хартаа гэж харж өмнөөс хям гарч төрсөг бүрсэгэндээ эзэм шүү баг. өмнөд дагуулад ингээд онжилчдаг байхгүй. Доошо унж хичнээн цахилгаатай юмтай идэв. Мангар олон давхар штэ 3-4 давхар өмжтэй. Дотор нь юм уутай идэх. Нөмөр сурцсан. Хулгай гэж үтсэн байж. Ямар амир би чамд гоо зэн шахтад энэ яг тэрийг өгсөн би гэдэг.
Тийм шүү дээ. Намаагаа л бодож байгаа юм тийм хөрх юм. Гурвалжин шоколадыг буцаагаад өгөөгүйс. Тэгээд дахиад жоох юм. Умар санагдаа дахиад очиод дай. Хаалгын зохиол housekeeping дай. Одоо бахыг үүдэн дээр гівтүүлчих. Одоо өнгөсөн. Чигээр нүхгүй босч ирэхгүй. Йоо, сурцсан бэ та хоёр ч явна. Тэр нийлээ. Жоох дэше гарч чамаа ижээл буужрeel гусаал. Йоо. Гэлгэр цэлгэр юм харагдвал авч болохгүй шүү хаа. Тэр өстө балаа юм шүү болно шүү. Хоёлаа сас мас тагаал байж. Тэхэш яах. Жон доо мот. Ингэж боддог дараа энэ гарахаар өөр явахаас гэж хоёул. Дахиад өөр арах. Вискитэй өөр байх ёстой. Йоо, тэр. За баярлалаа хаа. Хоёлаа нийл солонгос явуулдаг юм байна. Арай сайхан өнгөрүүлээ. Дараа жил явъя да. Дараа жил явъя гэж. Явнаа л нахихнэ. За баярлалаа. За. Нөгөө уймраа ногооныг өмссөн юм шүү. Тэр тэгсэн. Мангар олон крематай. Энэ тэнтгүү. Тийм манай баах чинь зүгээр бүрэн зэвсгэлцээ явж ирсэн. Тэнтээс юм гаргаж ирэл. Хингэж өлөнтөх байсан юм уу? Түрүүнд нь хоёулаа ахмадуудын баярын мэндийг хүргэсэн байсан шүү. Ахмадуудын баярын мэндийг хүргэсэн. Өнөөдрөө харин би гайхаад сэтгэлдээ баярлаа. Баярлаа харин тэрэнд баярлаа гэж хэлж дууссан. За 3 дүг цохоогоо дуустдаг болсон юм байна шүү дээ. Тэглээ би ч одоо нэг л дүг цохол. Нэг адам малны иргэдэл үлдэх шивдэ тий. Би нэг солонгос явж хулгай хэлээ нэг тарган шуутай пололд өнгөрөх шивдэ тий. За баярлалаа түрүүний нэвтрүүлгийн өндөрлөлийн студид хөтлөгч Чанцаа амийн найруулагчаар өндрөхнөр ажиллалаа. Нэвтрүүлгийн хамтраалагчаар медиа пол эмнэлэг Туркийн хэрэгүүлэгч их сургуулийн цогцлбор эмнэлэг за мөн илүү хоолыг хамтдаад бол Равило брендийн дугуйлаа. Тэгээд үргэлжлүүлэн та бүхэн маань шар шуу нэвтрүүлгээ үлээн сонсорой. Түр баяр та баярлалаа. Баярлалаа.